За ингээд анхныхаа бичлэгээр уулж байгаа баяртай байна. Энэхүү YouTube суугаараа та бүхэнд ер нь бол анимын талаар за Dragon Ball, One Piece, Naruto бүх төрлийн анимыг та бүхэндээ би таамаг гэдэг дэвшүүлж ярих болно. Та бүхэн бас дэмжээрэй. Тэгээд анхны ийм төрлийн видео мөн болохоор маш их сандарч байна. За эхний видео Какашига баг зүдэг бай. Нарутог үздэг фэнүүдийн хувьд бол энэ бичлэг жоох утгагүй санагдаж байгаа. Наа чи бага тайлцсан юм шиг юм хин чамаатай үгүй шүү. Ерөнхийдөө бол яг яагаад баг зүудэг учир шалтгааныг мэдвэл илүү гоё шүү дээ. Наруто TV5-аас үзчих эхлэн цагаас хойш би боддог байсан. Какаши нь яагаад баг зүуд юм бол тэрнийх нь над юу байд юм бол уруул байд юм том шүүд байд юм. Тэгвэл хамгийн гоё боддог байсан зүйл нь бол Какашигийн яг багны арт маш хүчрэх хэцүү байгаа гэж би. Яг ингээл манай хэд ингээл Наруто дээр ингээл амар хэцүү байдалд орол өгч яхад Какаши маа бага тайлснаа маа үцгээ гэл те. Ингээл тийг хүсдэг байсан боловч Наруто Shippuden 469 дугаар ангид маань Какаши маань бага тайлж бидэнд гайхамшигтай царайгаа гаргасан. Үнэхээр царайлаг. Ийм царайлаг гэж юу нэг яага баг зүүсэн болоо Какаши. Бусад хүмүүс юу нөө те Какашиг яага баг зүүд юм болоо гэж асуусан байгаа. Би тэгээд тэр хүмүүсийн хариултыг сонсцгоё. Амар халдварт өвчм тэл юм болоо гэж ойлгоод шин. Какаши яагаад баг зүүдэг вэ? Хүний хүчийг нөгөө хөлбөрлөдөг. Та мэдгүй Какаши яагаад баг зүүдэг? Мэдгүй яг хоо тэр чинь нөгөө нэг Шакира нүдтэй юм нөө. Улаан нүдтэй. Тэрхий царайлаг болохоор маск зүүд юм бол Том шидтэй. миний ч алах бол. За хүмүүс ерөөдөө бол ингэж боддөг юм байна. Бас гоё боддөг юм байна. За ялангуяа хүүхдүүд маань. Миний хувьд бол мэдээлэл те нэт ингээл юм зүрийн ингээл мэдээлэл цуглуулсан 5 таамаг гаргасан. Бидний таамаг бол Какаши автогаа маш адилхан харагддаг байсан учраас Какашиг алчна гэж бодоод маск зүүлсэн гэсэн таамаг гардаг. Наруто Shippuden 11-р анги дээр манай Chio Ima маань Какашиг хараад өө мо Sakumo чи бол миний хүүхдүүдийг алсан алуурчин гэд Какаши руу дайрдаг шүү дээ. Наруто хамгаалаад өнгөд энэ бол биш ээ. Какаши бол Sakumoгийн хүүхдийн баг гэж тайлбарлаж өгдөг. Мэдээж Sakumo бол үнэхээр авиаслагтай Orochimaru, Jiraiya, Tsunade гэдэг энэ гураас илүү хүчтэй гэж цагтаа яригддаг ус ийм хүчтэй шиноби маш олон шинобинуудыг алаад олон шинобинуудын одоо тэр хүүхэд ээж аауд нь өс цанд ч одоо явдаг байсан. Какашигийн ээж нь хүмүүс өшөө осолтоо автаад алсан байж магадгүй. Тийм учраас айгаад хүүхдтэй бас багаас нь маск зүүлгээ миний хүүхэд биш шүү гэж явж исэн байх магадaltaй. Хойж таамаг нь ийм нөх жоох юу. Какаши дугаасаа ямар ч нүгэр байхгүй. Тэр бол маш олон нүртэй. Какаши Sharingan ашиглаж хүн бүрт өөр царайтай харагддаг. Naruto Shippuden-ийн мангаг энэ 2008 онд гарч ирсэн манга л да. Анимер нь ярил Pain Konoha руу дайрч ирсэн үеийн филлер манга гэж ярив. За филлер манга. 3 удаа бараг шахуу манга байсан. Энэ мангад ингэж гардаг. Naruto Kakashiгийн царайг харах гад хайгаа явж идэг. Kakashiгийн дуудах зүүн хоноттой таардаг. Зүгийн нохонуудаас асуулт. Та нар яг ингэж Kakashiгийн багшийн царайг харж ирсэн үү? Бүгд харж исэн гэж хариу хэлдэг. Тэнгүүд нохоо болон өөрсдийн таамагаа хэлдэг. Том мэрүүтэй юм уралтай гэл сонин таамагуудыг хэлдэг. За тэр дундаас нь за Паркуник таамаг мэдгүй хаад хамгийн алдтай дуудагч зүүнүүдийн нэг юм хөөх юм эмо царайтай мөдлө дуудагч хөөх нохоо байдаг шүү дээ. За тэр нохоо маань яг энэ мөчөд маш төхүүлж Какашигийн царайг маш төхүүлж хэлдэг. Тэнгүүд угаасаа Наруто нохоонууд нь өө тийм байна яг ийм л царайтай байсан мэн гэж бүгдээр ойлоод ер нь Наруто ойлоо гүйцэтгэл дээ. Тэрний дараа манай Какаши маань яг манга дээрээ юм гойми идсэн гажин гойми чинь гэж мэдээж бага тайлцсан байна гэсэн үг шүү дээ. Нохоонууд нь хараад бүм бид нар шал буруу бодож ирсэн юм. Шал өөр царайтай байсан юм байна гэж яг 2008 оны тэр мангад бодож ирсэн байна. Тэгтээ яг тэр Паркуны таамаглаж ирсэн тэр царай бол үнэхээр яг Какашигийн гаргаж ирсэн царайтай маш адилхан байсан. Мэнгэн байсан. Тэр Паркун хамгийн төхүүлж ирсэн. Тэнгуудаа яг Паркун хамгийн төхүүлж хэлсэн мөртлөө тэр үед гойм ээж байгаа Какашигийн царайг хараад чи шал өөр царайтай байсан биш гэж бодож байгаа нь ягаад вэ гэхээр Какаши ерөөхдөө царайгаа харуулах боломжтой хүн бүр дээрээ Sharingan ашиглаж шал царайг гаргаж ирсэн байгаа тий. Одоо ингээд нохород бүгд царайг нь харсан гэсэн мөртөө шал өөрөө царай хэлдэг шүү дээ. Тэгэхээр Какаши ерөөхдөө бол царайгаа харуулж ирсэн хүмүүстэй Sharingan-аараа ер нь бол генжц. За генжц бол угаасаа хүчтэй шүү дээ. Sharingan-ийн генжц үнэхээр хүчтэй. Хүүхч өөрчилж харуулж болдог тий. Тэгэхээр ерөөхдөө бол Какаши Sharingan-аараа өөрийнхөө царайг өөрч гаргадаг. Тэнгууд яг та нар бодож байгаа. Тэгвэл Какашиг яг жинхэнэ царай юу юм бэ гэл тий. Боротогийн анги дээр Какаши маань дахиад маска тайлаад сэтгүүлч болоод ерөнхийдөө сэтгүүлч шиноби болоод очиж бороотой уулздаг. Тэр үедээ яг Sharingan-гүй байхдаа тэр царай гаргаж байгаа юм чинь ерөнхийдөө яг тэр царай нь 169 дахь анги дээр гаргасан царай нь яг жинхэнэ царай юм аа. 3 таамаг 3 таамаг юу вэ гэхээр Какашигийн ээжтэй холбоотой. Какашигийн ээж нь бол бид нар мэдгүй шүү дээ. Мэдээлэл нэх гардггүй гараад байдгүй. Какашигийн ээж яг үүндээ нууц маран тосгоны
оргодол нинжа Шиноби Куноичи байж магадгүй байсан. За мөн Какашиг хийж үнэхээр нууц манан тосхны оргодол нинжа байсан бол Какаши яг ийм Акуз шиг ийм соёотой шүттэй төрсэн байх өндөр магадaltaй болж байгаа. Ихэнх нууц манан тосхны нинжа яг ийм шүттэй байдаг л да бүгд ийм соёотой хэлбэртэй. Одоо жишээлбэл Чоужиро, Забуза, Кисамай, Суигэцүү буцад дүрүүд байна. Тэгэхээр Какаши төрөх үед соёотой шүдийг нуухын тулд төрсэн цагаас нь эхлэж маск зүлгсэн байгаа. За тэр үеийн Коного бол ерөөдөө бол нууц манан тосхонтой, дайсагналтай, түнжин муутай, харьцаа муутай байсан болохоор тэр үед Коного тосхоныхон Какашиг ийм шүттэй төрснийг мөн ээжийг нь оргодол нинжа байсныг мэдсэн бол гэр бүлээр нь бүр хүүс тэмтрээр байхгүй болох байсан. За ялангуяа Даанзо мэдсэн бол хамгийн түрүүнд очиод алах байсан баг. Өөр нэг Какашиг нууц манан тосхоны тустай байх бас нэг жишээ нь бол Какаши нэгт Забузагийн одоо сэлмийг маш гарамгай эзэмшдэг. Суигэцүү яг анхны оролдогоороо яг ингээд Забузагийн сэлмийг ашиглахдаа хэцүү байсан гэж бас хэлдэг. Сайн уртлаа яг Суигэцүүг яг Забузагийн сэлмийг ингээд өлегтэй ашиглаж чадахгүй байна ч гэж хэлдэг. ザブザより上だと言ったのは取り消しますよ。Гэтэл яасан. Нинжигийн Шинобигийн 4-р дайны үеэр манай Какаши маань шууд Забузагийн сэлмийг аваад гайхалтай уур чадвараараа 7 сэлбэрт эсрэг тулалддаг. За тэгэхээр ерөнхийдөө бол цусанд нь байх магадaltaй байгааз Какашиг ээж нууц манан тосгоных тэгээд ер нь бол сэлэм маш сайн ашиглаж чаддаг. Тэр цус нь Какашид орсон байх магадaltaй. Мөн Какаши өөрөө усны аргыг маш сайн ашигладаг тий. Усны аргыг үнэхээр сайн ашиглаж чаддаг. Тийм учраас ер нь бол магадaltaй байж магадгүй. За ингээд хамгийн сүүлчийн таамаг ялгч байна. Таамаг нь ерөнхийдөө бол хамгийн байж болох хамгийн ер нь бол зөв таамаг гэж хэлж болно. Какаши Шиноби нинжагийн илтгэсэн хамгийн төгс дүр. Шиноби нинжаг бол уусаа мэдж байгаа шүү дээ. Нинжа гэхэл уусаа толгойч орж иж байгаа шүү дээ. Масктай, домог кинон дэр гарт нууцлагдмал хэн мэддэггүй. Наруто аним маань өөрөө Шинобиг илтгэсэн Шинобигийн ертөнцийн аним аа. Тийм ч утгаараа Кишимото зохиолч маань анханасаа маш олон масктай дүрүүдийг гаргасан байгаа. Та бүхэн санаж байгаа бол Нарутогийн эхний ангиудаас ингээд олон масктай дүрүүд гардаг. Бузаа байна, Какаши байна. За одоо энэ Забузаад ингээд хоолоогоо ирчүүлж байгаа дүрхэд Какашитай маш адилхан байгаа сте. Ерхэд бол Наруто дөрүүдийн сэтгэл хөдлөлийг маш сайн гаргадаг аним. Гонигтай үедээ, жаргалтай үедээ тий. Тэр аюуд нийлээд дөрүүдийн сэтгэл хөдлөл ингээд хүмүүс бүр нэгт ордог аним. Тийм учраас би од бол чадсан Какашиг л ер нь багтай үлдээ гэж бодоод бусдуудынхад ер нь бол тийм багтай дүрүүдийг энэ бол багсгасан байгаа. Кишимото өөрөө ч ялсандаа хэлсэн байдаг юм. Шинобиг бол их илтгэсэн, нинжаг ер нь бол илтгэсэн дүр бол Какаши юм аа. Эхний бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Жохон санаанд ч хүрлүү ярьсан байх магадaltaй байх. Гэхдээ цаашдаа ерөнхийдөө бол байнгын анимын талаар яриад энэ бол сайжраад төгс бол за төгс болгон цаашаа ерөнхийдөө сайн болж чаднаа. Тийм учраас намайг дэмжээрэй, subscribe дараарай. Тэгээд Какаши ер нь яагаад баг зүудэв гэсэн таамаг бас орж ичээрэй тий. Таны таамагч зүг байж магадгүй шүү дээ.